За Батнайрамлаг шүүний асуултанд хариулъя. За тэгэхээр олон улсад бол энэ докторжуулалтын асуудлыг бууруулж байгаа тийм хандлага бол багхгүй байгаа. Байна гэх юм бол та бас тэрийг гаргаж иж үзүүлээрэй. Хоёрдугаар тааны зөвхөн уул уурхай салбараа бол анзаараад байх шиг байна. Тэгэхээр Монгол улс ганцхан уул уурхайгаас биш төрөлжүүлэх бодлогын хүрээнд эрчим хүчнийхээ салбарыг дэмжээ гэсэн бодлого тохиолбол хамгийн түрүүнд тавьж байгаа. Эрчим хүчний төслөөд 15-аас 25 жилийн хугацаанд PPA хийгээд орж ирж байгаа. Тэгэхээр бид зөвхөн ингээл уул уурхай ашигт малтмал гэдэг юм ингээд тойроод яваад байх юм бол энэ загнаас гарахгүй байгааг та мэдж байгаа. За дэлхийд дээр одоо ингээд нийт өнөөдрийн хөрөнгө оруулалтын одоогийн байдлаар 40-оос дээш хувь зөвхөн энэ эрчим хүч технологи л орж ирж байгаа. Уул уурхай бүтээгдэхүүн эрсдэлтэй байдаг. Одоо яг энэ салбар руу бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа. Тэгээ оруулж ирэх талаар бид нар ажиллахаас өөр арга байхгүй. За нэмэлт Доржон цад нэмэ харилцаа. Дороод дамдим сайд. Тэгэхээр бид нар бол ÖСТ-ийн зарчмыг бол баримтлаад тусгасан байгаа. За Монгол улс бол ардчсан улс. 35 жил бид нар ингээд засгаа байнга сольдог. Тэгээд өмнөх ажлаа балуурдаж явсны үр дүн бол өнөөдрийн үр дүн. Бид нар үндсүүлийн нэмэлт өөрчлөлтөө ингэж хийсэн. Засгийн газрын доктортой байдлыг хангаж хийсэн. Гэтэл засаг маань ямар байгаа вэ та бүгд мэдж байгаа шүү дээ. Ийм орчин чинь Монголд хэн хөрөнгө оруулалт хийх вүлээд. Тэгвэл бидний өнөөдрийн байгаа байдал яг 2000 оны тэр загварыг ашиглаж ажиллахаас өөр арга байхгүй шүү дээ. Доктортой байдлыг л бид нар гадны хөрөнгө оруулагчдад амлахгүй бол болохгүй. Энийн ганц нөхцөл нь докторжуулалтын энэ баталгаажуулалтыг хийхгүй бол орж ирэхгүй шүү дээ. Том төслөөч орж ирэхгүй, дэд үтсийн төслөөч орж ирэхгүй. Монгол улс асар том газар нутагта асар их дэд үтсийн хэрэглээтэй. Гэтэл бид нар нөгөө богино хугацаанд ашиг олдог бизнесээ ингээ хараад байдаг. Гэтэл Монгол бас нөгөө дэд үтсийнхаа хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй яваад байгаа нь бизнесээ асар том өндөрлөл үүсгэж байгаа юм. Одоо ийшээгээ бүгдээрээ бодлогоо чиглүүлээ. Төсөвдөр